За 2020 онд Хинтээ аймагт 136 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан бол Сэлэнг аймагт 6 тэрбумыг төсвөлжээ. Улсын төсвийг боловсруулахдаа аймагуудын хөрөнгө оруулалтыг хит ялгууртай хуваарлсан энэ үйлдэл нь засгийн газрын тэргүүн түүний хэрэг эрхлэх газрын дарга нарын албан тушаалаа уруулан ашиглаж өөрийн тойрогт хэмжээний хөрөнгө оруулалт тавьсан үйлдэл гэж сөрөг хүчний зарим гишүүд шүүмжиллээ. Улсын хурлын эрх пүрэв гарагаас эхлэн эх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Өчигдөр улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг төсвийн төслийн 2 дахь 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсантай холбогдуулан сангийн сайд мэдээлэл хийсэн. Тэрээр энэ үеэр 2017 оноос хойш зарцаагдсан бүх объектуудыг барьж дуусгах хөрөнгө оруулалтын зардлыг засгийн газар 2020 оны төсөвт тусгасан хэмээн мэдгдсэн. За энэ хүрээнд 2020 онд хөрөнгө оруулалтын зардалд нийт төсвийн 26.5% буюу 3 их найд 679 тэрбум төгрөгийг зарцуулахар тооцсон. Гэтэл хөрөнгө оруулалтыг аймагуудад хуваарлахдаа хит ялгууртай хандсан байна. Тодорхойлбол Хинтээ аймагт зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 236 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээс 136 тэрбумыг нь 2020 онд санхүүжүүлнэ. Үлдсэн 100 тэрбумыг нь 2021 оны төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ. Гэтэл Сэлэнг аймагт 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байх жишээтэй. За үүнийг өнөөдрөөс эхлээд сошиал орчинд шүүмжилж эхэлсэн юм а. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд хүрс өг түүний хэрэг эрхлэх газрын дарга нар албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн аймагтаа үлэмж хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт тусгасан гэж сөрөг хүчний зарим гишүүд шүүмжиллээ. Төсвийн хуваарлтыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаад өөрийнхөө сонгогдсон аймаг тойрог руу ингэж их хэмжээгээр нэг бол 140 гаруй тэрбум төгрөг гэдэг чинь 2018 оны улсын нийт төсвийн хөрөнгө оруулалтын 60% нэмсэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо зүгээр л ашиг сонирхлын гэхээсээ илүү албан тушаалын гэмт хэрэг гэж хэлж байна. 2020 он бол сонгуулийн жил. Иймээс сонгуулийн өмнөх жилд нэр дэвших тойргоо услах зарчмаар ингэж төсвийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр тавих нь өөрөө маш буруу жишг. Тэгвэл чухам яагаад Хинтээ аймгийн хөрөнгө оруулалт ийм хэмжээгээр нэмэгдсэн болохыг сангийн сайдаас тодрууллаа. Ийм юм байгаа юм. Ерөнхий сайд орон нутгуудаар явж ажилладаг. Явж ажиллаад одоо засгийн газрын тэргүүний хувьд тэнд тавигдсан асуудлууд газар дээр нь шуурхай шийднэ гэдэг ийм зүйл бол ярьдаг л да. Тэгэхээр ерөнхий сайд явж ажилласан газар болгон дээрх хөрөнгө оруулалтын ажлуудыг бид нар үзэж байгаа тавил авч тавьж байгаа. Ерөнхий сайд маань Хинтээ аймгээс сонгогдоогүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрүүгээр нь яриад явах тийм. Сангийн сайдын тайлбарласнаар ерөнхий сайд хүрс өг Хинтээ аймгийнх болохоос биш энэ аймгаас улсын хурлд сонгогдож ерөнхий сайд болоогүй. Иймээс хөрөнгө оруулалтыг Хинтээ аймагт өндөр дүнтэй тавьсан нь түүнтэй ямар ч холбоогүй мэтээр тайлбарлалаа. За эцсийн дүнд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг голж шилж нөгөө талд албан тушаалаа ашиглаж өөрийн тойрогтой өндөр дүнтэй хөрөнгө оруулалт нэртэй татвар төлөгчдийн мөнгөөр эрэлтээс давсан барилга байгууламж барьж туйлдах нь нөгөө одоогийн жижиг можротоор тогтолцооны хамгийн том сул тал юм а.